За эрдэмтчүүд монголчууд өнөөдрийн мэндийг хүргэе. За олон сэдвийн талаар ярих гэсэн зарим нөгөө ухаантай хүмүүс санал шүүмжил ярьж байна. За тэрний юу гэхээр ихэд олон юм нэг дор ярьж байгаа нь ялгаж салгаж ойлгохгүй болчиход байгаа учраас ярих сэдвүүдээ нэг нэгээр нь яриа гэсэн. За тэгэхээр түүний одоо сургаалыг зөвлөмж үгийг шингээж аваад өнөөдөр ярих гэсэн сэдвүүдээс эрдэнэ төлбөрийн захирал Ёндонтой холбоотой ганц нэг юм ярьчээ. За Бадам сүрэнгийн үед бол яг ерөөсөө нөгөө Монголын засгийн газраас болон Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримталд тулгдсан ажилтныг одоо иргэдийг ингээд амар тайван байл, хүний иргэдэд мэдлэг гэх энэ юмтай холбоотой асуудлууд Бадам сүрэнгийн үед бол яриад нэмэргүй болчихсон байсан. За ерөнхийдөө бол үйлдвэрлэлийн процессыг Бадам сүрэнгийн юугаар биш тэрдэргүй үйлдвэрлэлийг баялаг бүтээж байгаа 7700 уурхайчны үр дүнгээс шагналыг тэр нөхөр Баатар цол аваад ингээд явсан. За ингээд Бадам сүрнийг явахыг бол үндсэндээ бол Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд болон за Эрдэнэт хотын иргэд хүлээжсэн. Миний бийж хүлээжсэн. За ингээд яагаад хүлээжсэн бэ гэхээр энэ хүн явж дараагийн хүн одоо юу гэдэг нь дараагийн засгийн хүн иржээж ингээд тэр хүн бол одоо яг Монголын хууль тогтоомжууд, хөдөлмөрийн тухай хуулиудыг бусад хуулиудыг за тэр дундаа одоо юу гэдэг нь Монголын засгийн газраас хэрэгжүүлж байгаа одоо шудраг осны зарчим одоо бодлогууд ингээд хэрэгжүүлээд ингээд ажилтан ажлын байран дээр амар тайван ажиллаж ажлын байрнаас одоо ажлын байран дээр үйлдвэрлэж байгаа баялагын хэмжээ нэмэгдээд ингээд явах юм байна гэдэг зүйлийг одоо хүсэж хүлээжсэн. За тэгээ яг энэ утгаараа Бадам сүрний солих шийдвэр гарангууд 2022 оны 9 сарын 5-ны өдөр дахиад хугацааг тодруулаад байлаа. Та бүхэн бодоорой. Зүгээр би өнөөдөр байж байгаа л нэг Ёндонгийн талаар асуудал яриаг юм л та. 2022 оны 9 сарын 5-ны өдөр Ёндонтой холбоотой, Ёндон ирэх гэж байгаатай холбоотойгоор дараагийн ерөнхий захирал ирэх гэж байгаа холбоотойгоор Бадам сүрэн явж байгаатай холбоотойгоор Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесс болон Эрдэнэт үйлдвэрийн зарим ажлуудыг сайжруулах өөрийнхөө саналуудыг явуулсан байдаг. Одоо нийтдээ солих шаардлагатай 31 хүний нэрсийг одоо Монгол Улсын ерөнхий сайдын одоо ажлын албанд одоо хаяглаад ингээд явуулсан байдаг. За ингээд явууллаа. Тэрэн дээр маш олон зүйлүүдийг дурдсан боловч өнөөдөр нь Ёндон ирснээс хойш энэ асуудал энэ одоо юм маань өөрөө Ёндонгийн гар дээр ирсэн байж байгаа. Ингээд энэ асуудал ерөөсөө нэгж хийгдсэнгүй. Ёндон ирээд. Тэрэн дээр зүгээр нийт яг хэлж болох нэг зүйлийг хэлчихэ. Тэр нь юу гэх юм бол одоо яг Бадам сүрэнгийн удирдлагын хуучин багтаа тийм үү? Бадам сүрэнгийн хуучин удирдлагын багтаа Ёндон ажиллах юм бол энэ бол ямар ч үр дүн гарахгүй гэсэн. Яг л энэ хэвээр. Яг ингээд үр дүн гараагүй. Энийг л хэлсэн. Тэгэхээр Ёндон бол ажиллаж чадахгүй байна.